Туулай сайхан зоондоо наран туяас лонгорсон шагшрсан мангадэлэндэ саллигсэрэн наатсаа сайхан Монгол мохорэмэн сайхан Монгол мохордэмэн Өмнөг аймгийн хан хонгор сумын соёлын төвөөс үзүүлж байна. Сайн байцгаана уу? Би Өмнөг аймгийн Сэврээ самаас оролцогч Жамбогтой Чулуунчимэг гэдэг юм байна. За би энэ тэмцээнд Сандуутай гэдэг дуугаар оролцохоор болсон. Энэ дуу бол миний ээжийн дуулах дуртай дуу байсан. Би одоо ээжээсээ уламжлан манай ах トゥ ус бол тийм дуучин усуудын удамтай. Тэгээ миний ээж бол дуучин хүн байсан. Одоо тэр сайхан удмаараа дуулж байгаа хүн бол одоо танхаа өрөө сүхээ ядам гэдэг нөгөө хамт юуны дуулчин хүн байгаа бас миний дүнрээс. Ерөөд эндээс найр наадамч усууд найранд их дуулдаг байсан. Багасаа дуулах сайхан одоо гэхдээ багасаа дуулдаг байсан л да. Тэгээ том болоо ээжийнхэн дуулмаар санагдал найр наадам янз бүрийн юмд очиж зөндөө дуулдаг байсан. Тэгээ одоо нас болоод ирэхээр ээжийнхээ тухай дуулдаг байсан дуугаан дуулмаар санагдал тэгээд одоо ингээд оролцож явна да. Ээжийн минь дурхад дуулчин Сандуутай мод тэгээд сайхан Монгол морь гэдэг дуу хоёр янзын сайхан дуулдаг байхгүй. Би ч та сайхан Монгол морийг бас дуулна л да. Миний ээжийн шингэн хоолойгоор янзын сайхан дуулдаг байсан байхгүй. Би тэгтээ ээжийнхээ тэр хоолойд бас хурж дуулж чадахгүй л байгаа юм байхгүй. Зан чанар бүх ерөөсөн байгаа байдаг тийм дүрсэлсэн тийм ерөөсөн хүний сэтгэл хоногчхоор ер нь сайхан үгтэй л байдаг байхгүй тэр чинь. Тэгээ сонсоход бол ерөөсөн тэрийг л дуулмаас надад гэдэг. Үнэн л бодит үгтэй тийм сайхан дуунууд байт юм да. За энэ далимд бол одоо миний ахын дүүс одоо төрөл төрөс одоо үр хүүхдүүд минь одоо хүүхдүүдтэй сайн сайхан амьдралд нь эрүүл сайхан байгаасаа гэж хүсэж өгөөд бас хамтран цуг оролцож байгаа улсуудаа бол одоо амжилт хүсээд энэ сайхан хаангур сумын театрын соёлын төвийн хамт олондоо надад хөгжимдөж өгч байгаа хөгжимчдтэй ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье өрөөё.